Бано? Бано? Бано. Сайн байна уу? Их жаргал мөн үү? Их жаргал мөн үү? Бано? Байна. Их жаргал гэж үнтэй ярих гэсэн юм аа. За, та мөн үү? Өдрийн мэндийг хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлж байна уу? Сайхан. За, тантай одоо нийслэл Улаанбаатар хотоос удастай мэдчилгээ Дэлхийн монголчууд онлайн радиогоос холбогдсон байгаамаа. Манай радиогоор дамжуулаад таны хайрт бүсгүй халуунаас мэдчилгээ илгээсэн байгаа. Тийм үү? Тий, хайртайхан илгээсэн мэдчилгээг дамжуулж өгөх гэсэн. Та хүлээн аван сонсох боломжтой байна уу? За, тэгвэл дамжуулж өгье танда. Юуны өмнө чамдаа энэхүү сайхан өдрийн мэндийг хүргье. Энэхүү мэдлэгээр дамжуулаад хайрын чамаас чин сэтгэлээсээ уучлалт гуйхыг хүссэн юм аа. Харийнхаа урлаж гомдоосонд үнэхээр их уучлаарай. Хайрлуулахад зүрх яаж тогтолдгийг хүн хүнээ дүүргэж бүтэн болдог гэдгийг чамаас аль би мэдэрсэн. Энэ амьдралд хайрын чамтайгаа учирсандаа үгээр хэлхийн аргагүй тийм л их шаргалтай байдаг шүү. Муухай айс цан гаргаж хайрынхаа гомдоосонд үнэхээр их уучлаарай. Чамдаа зөндөө их хайртай юм шүү гэд драм дөрвийн доолсон уучлаарай хайрт минь хэмээх сайхан дууг тань зориулсан байгаамаа. За, хоёул хайртайхан тань зориулсан дууг сонсоод иргэд холбогдъё. Та утсаа битгий салгаарай. За. За, тэгэхээр бид өнгөц сая хайрт залуу инх жаргалтай зориулан хайрт бүсгүй халуунаас нэлгээсэн мэдчилгээг хөргөж дууслаа. Зэрэгдэн жаргалтайгаа холбогдъё байна уу? За, инх жаргалын мань утаснаас орж хамтдаа шууд эргүүлээд залгаад үзье.
За, уцаахгүй завгүй болсон юм болов? За хамтдаа ямарч байсан дахиад нэг удаа залгаад үзье. За, харамсалтай байна. Уцаа авсангүй. Магадгүй завгүй болсон болоо л та. Ямар ч үсэн хүн мэдчилгээг хайртаас нэлгээсэн гэдгийг мэдээж хүлээн авсан учраас удахгүй бас ирэх боломжтой болсон үедээ өөрөө холбогдоод баяршлан сэтгэлээ бас илэрхийлнэ хаа гэдэгт итгэлтэй байна. Ингээд их чаргалуулан халууныхаа цаашдаа амьдралдаа энэ хорвогийн хамгийн сайхан мөгдийг үсэ амьдрал нь үргэлж аз жаргалаар дүүрэн байхыг үсэн өрөөгөөд энэ хүн мэдчилгээгээ үгээр өндөрлөж байна.